Сайн байцгаана уу? Z Justice podcast-ийн маань 9-р дугаар эхэлж байна. За энэхүү дугаарт маань дотоод хэргийн сургуулийн 232 сургууль дамжааны оюутан суралцагч нар маань оролцож байна. За бид энэхүү дугаараараа нийтийн эрх зүйн бодлого бодох аргачлалын тухай ярина. Нийтийн эрх зүй гэж юу болох? Түүний тухай ойлголтыг бидэнд товч тодорхой тайлбарлаж өгнө үү? Сайн байцгаана уу? 232 дугаар дамжааны суралцагч Чамжлан байна. За нийтийн эрх зүй гэж юу болох талаар тайлбарлая. За нийтийн эрх зүйг Википедиа тал бичигт хувийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн салбар эрх зүйгээс ялгаагдах нийтлэг ашиг сонирхлыг хангах харилцааг зохицуулдаг салбар эрх зүйн нээлтбэр цогцын тайлбарласан байдаг. За ерөнхийдөө нийтийн ашиг сонирхол нийтийн эрх зүйг нэг үгээр тодорхойлох боломжгүй. Олон ургалч төрийн нөхцөлөдөд чухам юун нийтийн ашиг сонирхолд хамаарах болон хэрэв нийгмийн бүлэг хооронд ашиг сонирхол зөрчилдсөн тохиолдолд аль нь илүү байр суурь эзлэх асуудал одоо хүртэл маргаантай байдаг. За ерөнхийдөө бол нийтийн эрх зүй бол нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нийтийн захиргааны үйл ажиллагааг зохицуулж байгаа хэм хэмжээнүүдийн бүрдэл зохицсон. За мэдээж бүхэл нийтийн ашиг сонирхол үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд байх шаардлагатай. Нийтийн ашиг сонирхол нь хувь этгээдийн ашиг сонирхлыг бүрэн буюу хэсэгчлэн хамгаалж эсвэл бас хязгаарлаж бас болдог. За үндсэн хуулиар хүний эрх хэрэгчлөөг баталгаажуулах нь дээд зарчим хэмээн тунхагласан. Иймд нийтийн ашиг сонирхлыг дагалдах хувь этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах хангах нь нийтийн үүрэг даалгаварт хамаарч байдаг. За баярлалаа. Сая үндсэн хууль болон бусад хууль тогтоомж эрх зүй гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр яг энэ нийтийн эрх зүйн бусад эрх зүйн салбарууд нь гэхээр яг ямар эрх зүйн салбарууд байдаг юм болоо? За нийтийн эрх зүйн салбар эрх зүйд болохоор захиргааны эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, мөн үндсэн хуулийн эрх зүй, татварын эрх зүй, хөрөнгийн эрх зүйнүүд багтдаг. За тэгвэл энэ бодлого бодох аргачлал нь хуульчдад яг ямар ач тустай, ямар холбогдолтой байдаг юм бэ? За хуульчид нь бодлого бодох арга хэр хэрэг болдог вэ гэхээр хуульчин шалгалтын тэнцвийн тулд эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтыг анх өгдөг байгаа хуульчид нь. За миний бодлоор болохоор бодлого бодох аргачлалыг сайн сурч эзэмшиж өөртөө даатал болох хэрэгтэй. Учир нь яг тэр бодлого бодоод байгаа шат дарааллын цаанд ер нь хууль зүйн аливаа асуудал маргаан факт дээр ямар асуудал байгааг нь тэр бодлого бодох аргачлалын дагуу шалгаад байгаа. Харин практик дээр бол бодлого бодох аргачлалын дагуу хэрийг бүрдэн шалгадаг ч гэсэн харин бодлого бодох аргачлал багтдаг зүйлсийг нь бүгдийг нь шалгаж нэгтлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр хуульчид нь бас бодлого бодох аргачлалыг системтэй нэмбаа сураад авчихвал практик дээр гараад аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд амар болж байгаа хэрэг юм аа. За дараагийн асуултыг асууя. Оюутанд ер нь яг энэ нийтийн эрх зүйн бодлогыг бодоход ямар ач холбогдолтой байд юм бэ? За сайн байцгаана уу? 232 дугаар дамжааны суралцагч Солонгой байна. За би нийтийн эрх зүйн бодлого бодох нь оюутанд ямар ач холбогдолтой вэ гэдэг асуултанд хариулъя. За нийтийн эрх зүйн бодлого бодохын тулд нийтийн эрх зүйн харилцаанд оролцогчдод тэдгээрийн эрх үүргийн тухай мэдэх мэдлэгийг шаарддаг. За хувийн эрх зүйн бодлогоос ялгаатай нь хувийн эрх зүйгээр зөвхөн тэдгээр иргэдийн хоорондын харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэдэг. За жишээ нь А болон Б нь худалдаа авах гэрээ хийлээ. Зөвхөн тэр хуулийн дагуу л бодлого боддог. Эрх үүрэг, зүйлчлэл, хүчин төгөлдөр үүсэх эрх зүй харилцаа үүсэх үндэслэл байгаагийн шалгадаг. За харин нийтийн эрх зүйн бодлого бодохын тулд тухайн харилцаанд зохицуулсан хууль бүрийг харж эрх үүргийг тодорхойлдог тул оюутан бидний нийтийн эрх зүйн бодлого бодох гол ач холбогдол нь хувийн эрх зүйн бодлого бодсноос илүү олон салбар эрх зүйн зохицуултыг хянан нийцүүлж байж бодлогын гаргалгааг олдох туршдаг. За тэгвэл Монгол улсад нийтийн эрх зүйн бодлогыг бодвол ингээд ямар шалгалтуудыг авдаг юм бэ? За манай улсад ямар шалгалтуудыг бодлого бодуулан авдаг вэ гэхээр эрх зүйч мэргэжлээр сурч төгсөөд хуульчийн шалгалт, шүүгчийн шалгалт, нотеричдын шалгалт, өмгөөллийн тухай шинжилсэн хуулиар өмгөөлөгчдийн шалгалтыг бодлого бодуулан авдаг болсон байна. За тэгвэл нийтийн эрх зүйн бодлогыг бодоход нийтэд ер нь бодох аргачлал нь хэдэн аргачлал байдаг вэ? Тухайн аргачлалуудын талаар тодорхой ярьж өгөөч. За
Захиргааны эрх зүйн бодлогыг болохоор 3 болон 5 алхамтаар харин үндсэн хуулийн эрх зүйн бодлогыг 5 болон 6 алхамтаар боддог. За захиргааны эрх зүйн 3 алхамт бодлого бодох аргачлалыг шүүхийн шийдвэрийн нэгдсэн сонгоос авсан шүүхийн шийдвэр дээр тайлбарлая. За миний сонгож авсан шүүхийн шийдвэр болохоор 2016 оны 10 сарын 26-нд гарсан дугаар 830 дугаар шүүхийн шийдвэр байгаа. За үүний энэ шүүхийн шийдвэрийн хариуцагч тал нь болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, нэхэмжлэгч нь болохоор түүний ажилтан гэ болормоо байгаа. За тэгээд нэхэмжлийн шаардлага нь болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 3 сарын 29-ний өдрийн Б353 дугаар тушаалыг хүчингүй олгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах талаар одоо ийм шүүхийн шийдвэр байгаа. За тэгээд ерөнхийдөө шүүхийн шийдвэрийг товч тайлбарлах юм бол шүүхийн шийдвэр ерөнхий газраас одоо Б353 дугаар тушаалыг гаргасан. Тэгээд шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын шийдвэрээр албан шалгалт явуулах удирдамж гарч, уг удирдамжийн дагуу банк хадгаламж зээлийн хошооны төлбөр барагдуулах цахилгын албаны шалгалтын дүнг 2016 оны 1 сарын 14-ний өдөр гаргасан. Уг шалгалтын дүнг 2016 оны 1 сарын сүүлээр болормоо танилцуулаад гэвч одоо үүнээс хойш 2 сарын дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болормог албан тушаалаа ургуулсан ашигласан гэх үндслээр уг 353 дугаар тушаалыг гаргасан. За үүнийг одоо захиргааны бодлого бодох 3 алхамт аргаараа бодох юм бол хамгийн ихний асуудал буюу хинээсийн тандаж юуг шийдвэрлэх вэ гэдэг асуултанд хариулт өгье. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаас 2016 оны 3 сарын 29-нд Б353 дугаар тушаалыг түүний ажилтан бодлого шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банк хадгаламж зээлийн хошооны төлбөр барагдуулах албаны ахлах нэгтлэн ботогч Г болормог ажлаас салсан тухай байгаамаа. Тэгээд алхам нэг нь болохоор эрх зүйн харилцаа байна уу? Үүн дотроо нийтийн эрх зүйн харилцаа байна уу гэдэг асуултанд хариулт өгье. За нийтийн эрх зүйг хувийн эрх зүйгээс ялгах 3 онол байдаг. Хамгийн ихний онол нь болохоор субъектийн онол. За энэхүү онолын хувьд болохоор дээд захиргаан доод албан тушаалтандаа хандаж шийдвэр гаргасан байх ёстой бөгөөд тэрхүү шийдвэр эрх хэмжээний хүрээнд байх ёстой. Өөрөөр хэлбэл уг онолын дагуу нэг талд нийтийн захиргааны байгууллага байх бөгөөд эрх зүйдийг субъектив эрхэд үндэслэж байвал нийтийн эрх зүй гэж үздэг. За бодлогын нөхцлөөс үзэх юм бол нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга байх бөгөөд захиргааны ерөнхий хуулийн 5-1-ийг заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн байгууллага буюу нийтийн захиргааны байгууллага мөн байна гэж үзсэн. За дараагийн онол нь болохоор ашиг сонирхлын онол. Энэхүү онол нь хэний ашиг сонирхол хөндөгдөж байгаас хамаарч нийтийн эрх зүйг хувийн эрх зүйгээс ялгадаг. Бодлогын нөхцлөөс үзэх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дагаас Б353 дугаар тушаалаар Г болормог ажлаас салсан бөгөөд болормоо нь төрийн албаны тухай хуулийн 5-1-3 заасан төрийн тусгай албан хаагч мөн 5-2, 5-1-2, 5-1-3 зааснаар албан тушаалыг тус албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэж нэрлэдэг. Иймд дээрх харилцааг төрийн албаны тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд тухайн хуулиар Монгол Улсын төрийн албаах болцол журам зэргийг зохицуулж байгаас үзэхэд нэг талаас шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газар нөгөө талаас болормогийн хооронд үүсний харилцаа нийтийн ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзсэн. За дараагийнх нь онол болохоор шатлалын онол. Энэхүү онол нь захирах үндсэн дээр суурилдаг ба дээд албан тушаалт нь доод албан тушаалтан руугаа хандсан шийдвэр гаргадаг. Захирч буй тал нь төр буюу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шийдвэр гүйцэтгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бөгөөд засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8-3 зааснаар харийн албан хаагчийг томилох, чөлөөлөх, албан тушаал бууруулах явуулжээ. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262-1-5 зааснаар хуулиар олгосон эрхийн дагуу түүний алба хаагч болормог ажлаас салах зэрэг хууль зүйн үр дагавар үүсгэсэн байгаа тул уг онолыг хангаж байна гэж үзсэн. За энд одоо дээрх 3 онол дүгнэлт хийвэл энэхүү 3 онолд үндэслэн бодлогын нөхцөлийг тайлбарлал нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нөгөө талаас түүний алба хаагч Г болормоо хоёрын хооронд үүссэн харилцаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262-1-5 үндэслэн Б353 дугаар тушаал гарч байгаа тул нийтийн эрх зүйн харилцаа мөн байна гэж үзсэн. За дараагийн асуудал нь болохоор үндсэн хуулийн цэцгийн харьяалал мөн эсэх.
За шийдвэр гаргаж буй субъект нь үндсэн хуулийн цэцгийн харилцагч мөн байвал энэхүү харилцаа нь үндсэн хуулийн цэцгийн маргаан болно. Монгол Улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66-гийн нэг хэсэгт үндсэн хуулийн цэцэн үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачлагаар буюу улсын хурал, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын дэд шүүх, улсын ерөнхий прокурорын хүрэлцэлтээр хянан шийдвэрлэн хэмээн заасан байдаг бөгөөд болгоны нөхцлөөс үзэхэд үндсэн хуулийн хяналтын субъект биш байна. Иймд үндсэн хуулийн маргаан бүхий харилцаа биш байна гэж үзэж байна. За дараагийн асуудал нь болохоор эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн шинж байгаа хэсэг талаар тодруулъя. За Монгол Улсын эрүүгийн хуулийн 2.1-ийн 1 зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эсвэл гэмт хэрэг тооцсон хэмээн зааснаар шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон боломоо хоёрын хооронд гэмт хэргийн харилцаа үүсээгүй байна гэж үзсэн. Дараагийн асуулт нь болохоор захиргааны хууль журмаар шийдвэрлэх маргаан мөн үү гэсэн асуулт байгаа. За энэхүү асуулт нь болохоор Монгол Улсын захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйл заасан харилцаа хамаардаггүй. За бидний өмнө нь үтсэнчлэн үндсэн хуулийн цэц болон эрүүгийн эрх зүйн харьяаллын маргаан биш гэж үзсэн. За энэхүү тэгээд энэхүү маргаан нь захиргааны хэргийн шүүхийн маргаан мөн байна. Мөн тухайн шийдвэрийн захиргааны акт мөн байх ёстой бөгөөд захиргааны ерөнхий хуулийн 37-гийн 1 заасан 6 шинжийг агуулсан байх ёстой. За тэгээд уг 6 шинжийн эхний шинж нь болохоор захиргааны байгууллага гаргасан байх. За захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-ийн 1 заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн байгууллагыг хамаардаг. Бөгөөд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 5.1-ийн 1-т хамаарах байгууллага мөн байна гэж үзсэн нь болохоор захирамжилсан арга хэмжээ байх. Захиргааны байгууллагын бүх шийдвэр нь өөрөө захирамжилсан шийдвэртэй байдаг. Бодлогын нөхцлөөс үзэхэд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон болормоо нарын харилцаанд зөвшөөрлөл тэгшэрхийн харилцаан дээр үндэслэегүй бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлтэй мөн төрийн албадлагаар хангагдсан илэрх хэлбэрийн хувьдлаараа бичгээр илэрсэн захирамжилсан шийдвэр байх нь тодорхой байна. Энд захирамжилсан арга хэмжээ байна гэж үзсэн. За дараагийнх нь болохоор нийт эрх зүйн хүрээнд байна уу гэсэн асуулт байгаа. За энийг болохоор түрүүнд 3 онолоор бид нэр шалгасан. За дөрөвдөг асуулт нь болохоор зохицуул дагуулсан байх. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын гаргасан Б353 дугаар тушаал нь түүний алба багч болормог албан тушаалаас халж сахилгын шийтгэл оногдуулсан сөрөг үр дагавар бүхий шийдвэр гаргасан нь зохицуул дагуулсан шийдвэр байна гэж үзсэн. За 5 дахь шалгах зүйл нь болохоор тодорхой нэг тохиолдол байна. Энэ нь яг тухайн нэг удаа зохицуулж байхаар ойлгогддог. Тэгээ болгоны нөхцөлөс харах юм бол Б353 дугаар тушаалыг дахин хэрэглэх боломжгүй бөгөөд энэ нь дан ганц тухайн нөхцөл байдалд гарах боломжтой учраас дахин давтах хэрэглэх боломжгүй. Ийм тодорхой нэг тохиолдолд гаргасан гэж үзсэн. За 6 дахь шалгах зүйл нь болохоор гадагш чиглэсэн байх. Өөрийн дотоод үйл ажиллагаанд бус гадагш өөр нэгэн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж шийдвэрлсэн байдаг. Тэгэд бодлогын нөхцлөөс харахад уг харилцаа шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Б353 дугаар тушаал нь алба багч болормоо чиглэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь хууль зүйн үр дагавар үүсгэсэн учраас энэхүү шийдвэр нь гадагш чиглэсэн гэж үзсэн. За дээрхээс ингээд үгнээд үзэх юм бол захиргааны ерөнхий хуулийн 37-гийн 1 заасан захиргааны актын 6 шинжийг агуулж буй учраас шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаас гаргасан Б353 дугаар тушаал нь захиргааны акт мөн байна гэж үзсэн. Хоёр дахь алхам нь болохоор захиргааны акт эрх зүйн шаардлага хангасан хэсэг. За хамгийн эхлээд формал эрх зүйн шаардлага хангасан хэсгийг шалгана. За формал эрх зүй гэдэг нь болохоор эрх зүйн шаардлагууд болохоор захиргааны байгууллагаас захиргааны актыг батлан гаргах, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах ёстой журмуудыг баримтлсан байх шаардлага хамаардаг. Тодорхойлбол захиргааны актыг гаргах эрх бүхий субъект мөн эсрэг захиргааны акт гаргах ажиллагаа хуулийн дагуу явах зэсэх, уг ажиллагаанд оролцох ёстой субъектүүд оролцсон эсрэг захиргааны акт хууль заасан хэлбэрээр гарсан эсрэг асуудлыг шалгадаг. За үүн дотроо болохоор
эрх хэмжээний дотор гарсан хэсэг. За эрх хэмжээний дотор гарсан хэсэг гэдэг нь болохоор захиргааны байгууллага нь захиргааны актыг хариалга нутаг дэвсгэр гүйцэтгэх чиг үүрэг болон шатлан захирах тогтолцооны дотор батлан гарах ёстой. За шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын дараагаас гаргасан шийдвэр нутаг дэвсгэрийн чиг үүргийг шатлан захирах ёсны хариалгыг зөрчөөгүй байж алдаагүй болно. За хамгийн эхлээд нутаг дэвсгэрийн хариалгыг зөрчсөн хэсэг талаар шалгая. За захиргааны байгууллагын үйл ажиллагаанд тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд багтан үйлчлэх ёстой бөгөөд үүнийг нутаг дэвсгэрийн хамаарал гэж хэлдэг. Боолгын нөхцөл гарч буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дараагаас гаргасан шийдвэр нь төрийн албаны тухай хуулийн 1-ийн 1 зааснаар хууль зүйн шаардлагыг хангаж гарсан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дараагаас гаргасан Б353 дахь тушаал нь шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзсэн. Дараагийнх нь чиг үүргийн хамаарал зөрчсөн хэсэг. Бодлогын нөхцөлс үзэхэд засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-ийн 5 зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь хууль тогтоомж заасны дагуу ажилтан албан тушаалтанд томилох, чөлөөлөх, бууруулах зэрэг эрхтэй учир болормог албан тушаалаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дараагад олгогдсон чиг үүргийн хамаарлыг зөрчөөгүй байна. Дараагийнх нь болохоор шатлан захирах ёсны хамаарлыг зөрчсөн хэсэг. За нэг нь нөгөө захирагдаж түүнд 3 дахь чинь захирагдах ёсыг шатлан захирах ёсны зарчим гэдэг. За бодлогын нөхцлөөс харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-ийн 5 заасан эрх үүргийнхаа хэмжээнд Б353 дахь тушаалыг гаргасан иймд шатлан захирах онолыг зөрчөөгүй байна хэмээн үзсэн. Мөн эрх хэмжээний хамаарал 3 зүйлээр хангагдаж байна гэж үзсэн. За дараагийнх нь болохоор шийдвэр гаргах ажиллагаа. Шийдвэр гаргах ажиллагааны алдаа гэдэг нь захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа хууль заасан шаардлагыг хангаагүй байхыг ойлгоно. Бодлогын нөхцлөөс харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дараагаас Б353 дахь тушаал гаргасан нь төрийн албаны тухай хуулийн 26-гийн 4-т үндэслэн халах шийдвэр гаргасан. Энэ нь болохоор хуучин төрийн албаны тухай хуулийн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн байдаг. Энэ нь болохоор захиргааны ерөнхий хуулийн 26-гийн 1-2, 25-ийн 1-3, 25-ийн 1-7, 26 дугаар зүйлийг тус зөрчиж шийдвэр гаргахын өмнө оролцогчийн сонсох ажиллагаа явуулах эрхийг зөрчсөн гэж үзсэн. Дараагийн шалгах зүйл нь болохоор хэлбэрийн алдаа байна уу? Бичгээр гаргах ёстой актыг бичгээр гаргаагүй, гарын үсэг зураагүй, амар гаргасан актыг бичгээр гаргаагүй байхыг хэлдэг. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дараагаас гаргасан Б353 дахь тушаал нь захиргааны ерөнхий хуулийн 41 дугаар зүйлээр бичгээр гаргасан 42 зааснаар хэлбэрийн шаардлагыг тус хангасан байсан. Болохоор материалын эрх зүйн шаардлага хангасан хэсэг. Энэхүү эрх зүйн шаардлагын хувьд захиргааны акт нь агуулгын хувьд хуульд үндэслэх зарчимд нийцсэн буюу эрх зүйн үндэслэлтэй хэсэг түүнчлэн агуулгын хувьд тодорхой байх хүчин төгөлдөр үйлчлэл буй эрх зүйн хэмжээнд нийцэж буй хэсэг асуудал хамаардаг. За хуульд нийцсэн хэсэг нь болохоор захиргааны байгууллагын үйл ажиллагаанд тусгайлан олгосон эрхэд үндэслэн байх ёстой бөгөөд бодлогын нөхцөлөс харахад хуучин төрийн албаны тухай хуулийн 26-гийн 4-т зааснаар цахилгааны зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол цахилгааны шитгэл оногдуулж болохгүй гэж заасан. Энэхүү хуулийг үндэслэж болормог ажлаас халж цахилгааны шитгэл оногдуулсан. Гэвч болормогийн зөрчлийг дээр дурдсанчлан 1 сарын сүүлээр илрүүлсэн боловч 2 сар өнгөрсний дараа Б353 дахь тоот цахилгааны шийтгэл оногдуулах тушаал гаргасан нь энэхүү хуульд үндэслээгүй байна гэж үзсэн. За дараагийн болохоор агуулга тодорхой байх. Захиргааны ерөнхий хуулийн 39-ийн 1 зааснаар захиргааны актын агуулга нь тодорхой байна гэж шалгасан. За дараагийнх нь эрх зүйн хэмжээнд нийцсэн байх. Захиргааны акт буюу Б353 дахь тушаал нь үндсэн хууль, ердийн хууль болон тэдгээрийн үндэслэн гарсан эрх зүйн бусад хууль тогтоомжинд нийцсэн байх ёстой. За дээрхээс дүгнээд үзэх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дараагаас гаргасан 2016 оны 3 сарын 29-нд гаргасан Б353 дахь тушаал нь төрийн албаны тухай хуулийг зөрчиж гарсан бөгөөд хуульд үндэслэгийн учир материалын эрх зүйн шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн. За алхам 3 нь
дүгнэлт хэсэг байгаа. За материалын эрх зүйн шаардлагыг хангаагүй хууль бус акт болох нь тогтоогдсон. Ийм захиргааны ерөнхий хуулийн хууль зааснаар захиргааны актыг энэ хууль заасан журмын дагуу мэдснээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. За одоо үндсэн хуулийн эрх зүйн бодлого бодох 5 алхамт аргыг бодлого дээр тайлбарлая. За бодлогын өгөгдөл нь Улсын их хурлын гишүүнтүүл 2012 оны сонгуулиар нийслэлийн тэдгээр зоригоос нэр дэвшин сонгогдож улмаар 2012 оны 9 сарын 1-ний өдөр төрийн сүлдэнд тангараг өргөснөөр бүрэн эрхийг хэрэгжүүлж иржээ. За тэрээр 2015 оны 9 сарын 13-ны өдөр хүчний улмаас таалал төгсжээ. За үүний улмаас түүний сонгогдсон тэдгээр тойргийн сонгогчид нөхөн сонгуул явуулах хүсэлтийг улсын хурал болон сонгуулийн ерөнхий хороонд гаргахад нөхөн сонгуул явуулах боломжгүй гэж мэдэгджээ. За энэ бодлогыг 5 алхамт аргаараа бодъё. За 1-р алхам товч түнэлт хийн. За товч түнэлт хийхдээ 1-р өгөгдлийг сайтар уншсан байх тул өгөгдөлд хэний хооронд харилцаа үүсч байгаа гэдгийг тогтооно. За 2-р өгөгдсөн үзэгдэл, ойлголт, харилцаа, субъекттэй холбоотой анилын тодорхойлолт тайлбар хийн. За 3-р өгөгдөлд үүссэн харилцаа эрх зүйн тэр тусмаа үндсэн хуулийн эрх зүйн харилцан мөн эсхийг тодорхойлно. За 4-р бодлогыг цаашид үргэлжлүүлэн бодох шаардлага бий эсхийг тогтооно. За одоо энэ бодлогын өгөгдөл товч дүгнэлт хий. За бодлогын нөхцөлд өгөгдсөн харилцаанд тэдгээр тойргийн сонгогчдоос улсын их хурал болон сонгуулийн ерөнхий хороонд гаргасантай холбогдсон үүсч буй үндсэн хуулийн процессын эрх зүйд хамаарна. За тэдгээр тойргийн сонгогчид улсын их хурлын болон сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт гаргах эрхтэй эсэх улсын их хурал болон сонгуулийн ерөнхий хорооны гаргасан мэдээлэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх улсын их хурал болон сонгуулийн ерөнхий хороо гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй бол хэрхэх тухай асуудлыг холбогдох хуулийн дагуу шалган дүгнэлт хийдэг. За 2-р алхамд нь асуудал дэвшүүлдэг байгаа. За асуудал дэвшүүлэхдээ 1-р өгөгдлөөс хууль зүйн фактыг олно. 2-р үүн дээрээ тулгуурлаад асуудал дэвшүүлнэ. 3-р асуудал нь хуулийн хэм хэмжээ ашиглан шалгах шаардлагатай бүх асуудлыг хамарсан байх учиртай байдаг. За 4-р асуудал дэвшүүлэх нь логик тест дараалттай байх нь чухал байдаг. За одоо энэ бодлого дээр асуудал дэвшүүлье. За бодлогын шийдвэрлэх асуудал нь 1-р тухайн торгийн сонгогчдод нь нөхөн сонгуул явуулах талаар хүсэлт улсын их хурал болон сонгуулийн ерөнхий хороонд гаргах эрхтэй юу? За 2-р улсын их хурал болон сонгуулийн ерөнхий хороо нь нөхөн сонгуул хийхгүй гэсэн мэдээлэл нь хууль зүйн үндэслэлтэй юу? За 3-р хэрэг үндэслэлгүй бол хэрхэн шийдвэрлэх вэ? За бодлого маань 3-р алхам эрх зүйн зохицуулалтыг олох. За эрх зүйн зохицуулалтыг олохдоо 1-р дэвшүүлсэн асуудлыг шалгахад шаардлагатай хуулийг сонгодог. За 2-р сонгосон хуулиас зайлшгүй хэрэгтэй зүйл залтыг нь сонгодог. За 3-р холбогдох хуулиудах өрсөлдөх хэм хэмжээг сонгодог. За 4-р шалгуулагч цагийн багтаамжаас хамаарч энэ шатанд сонгосон зүйл залтаа бүрэн бичгүйгээр зөв хуулийн нэр, зүйл, зал, дугаараар нь тэмдэглээд байж болтгоо. За одоо бодлогынхоо эрх зүйн зохицуулалтыг ярья. За үндсэн хуулийн 66-гийн 1, 66-гийн 2, 66-гийн 2-ын 1, 2, 3, 4-р зүйл. За үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйл. За Монгол улсын үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 1, 2, 3, 4, 5 дугаар зүйл. За Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 77-гийн 2, 77-гийн 3, 77-гийн 4-р зүйлүүд байна. За одоо 4-р алхам дүн шинжилгээ нь. За 1-р дүн шинжилгээ хийхдээ 1-р дэвшүүлсэн асуудлыг сонгосон хэм хэмжээний дагуу бодлогын өгөгдөлд тулгуурлан шалгадаг. За 2-р хуулийн хэм хэмжээг өгөгдөлд нийцүүлэн тайлбарладаг. За 3-р тухайн фактууд хууль зөрчсөн хэсгийг товч дүгнэдэг байна. За одоо бодлогодоо дүн шинжилгээ хийх юм бол 1-р сонгогчд нь үндсэн хуулийн зөрчсөн талаар хүсэлт гаргах эрхтэй юу гэсэн байна. За энэ дээр үндсэн хуулийн 66-гийн 1 заасны дагуу иргэдэн нь үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдол, мэдээлэл хүсэлт гаргах эрхтэй юм байна.
За хоёрдугаар улсын хурал болон сонгуулийн ерөнхий орооноос гаргасан мэдээлэл нь үндэслэлтэй юу гэсэн байна. За энэ дээр улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 77-гийн 2-т нөхөн сонгуул явуулах тухай заасан байдаг. За бодлогын өгөгдлөөс харахад бол дүл гишүүн нь 2012 оны 9 сарын 1-ээс 2015 оны 9 сарын 13-ны хүртэл улсын хурлын гишүүн байсан ба ээлжид сонгуулийг 4 жилд нэг удаа явуулдаг. За тиймээс дүл нь улсын хурлын гишүүн байх бүрийн эрхийн хугацаа нь 6 сараас дээш байсан тул нөхөн сонгуул явуулах ёстой байсан. За тийм учраас улсын хурал болон сонгуулийн ерөнхий орооны гаргасан мэдээлэл нь хууль зүйн үндэслэлгүй юм аа гэж үзсэн байна. За одоо 5 дугаар алхам нь эцсийн дүгнэлт хийх. За эцсийн дүгнэлт хийхдээ өмнө нь хийсэн бүх зүйлээ зэгцтэй нэгтгэн дүгнэн нь 2 дугаарт өгөгдөл тусгагдсан харилцаанд оролцогчдын хэний буруу хэний зөв болохыг нь тогтоодог. За 3 дугаарт үндсэн хуулийн зөрчил байвал хаана хандаж зөрчигдсөн эрхийг сэргийлгэж болохыг нь товчхон тогтоодог байна. За одоо бодлогынхоо ерөнхий дүгнэлтийг хий. За улсын хурал болон сонгуулийн ерөнхий орноос гаргасан мэдээлэл хууль зөрчсөн бөгөөд хэрэв сонгогчид хүсэлтээ үндсэн хуулийн цэцэд гаргавал гаргасан хүсэлтийг нь хүлээн авсан цэцэн гишүүн маргааныг шууд үүсгэж шалгадаг байна. Тэгээд дүүний дараа болохоор үндсэн хуулийн эрх зүйн бодлого утгаарагчлал. За үндсэн хуулийн эрх зүйн нь өөрөө нийгмийн суурь харилцааг зохицуулдаг утгаараа бусад салбарын эрх зүйн зохицуулах зүйлийн үндсэн болдог. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцааны ерөнхий зохицуултыг бөгөөд наривчлсан зохицуултыг бусад салбарын эрх зүйгээр зохицуулдаг байна. Ийм учраас үндсэн хуулийн эрх зүйн хичээлээр бодлого бодохдоо тухайн тохиолдолд нь үндсэн хуулийн ерөнхий зохицуулалт үндсэн зарчимтай хэр нийцэж байгаад дүн шинжилгээ хийж бусад хуулиудын наривчлсан зохицуулалтаар баталгаажуулахад оршдог. Учир нь бусад хуулийн дэд актууд үндсэн хуульд нийцэж байх учиртай. Түүнчлэн үндсэн хуулийн эрх зүйн бодлого бодоход материалын эрх зүйн хэмжээ голчлыг хэрэглэдгээр онцлогтой байгаа. За үндсэн хуулийн эрх зүйн бодлого бодох 5 алхамдаар бодох, 6 алхамдаар бодох гэсэн 2 аргачлал байдаг. Харин 2 аргачлалын тухайд алхам тус бүрд өөр зүйлийг шаардлагатай боловч ерөнхий дүгнэлт нь ижил гарах учиртай байгаа. За одоо 5 алхамд бодлого бодох аргачлалын хүрээнд нэгэн шүүхийн шийдвэрийг авсан байгаа. Уг шүүхийн шийдвэр нь болохоор улсын хурлын шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж улсын хурлын дагыг сонгосны маргааш өдөр эдийн засаг хууль зүйн боловсролтой гишүүн эзэмшин мэргэжлийн байдлаас шалтгаалж төрийн байгуулалтын эдийн засгийн хууль зүйн байнгын ороонд тус ажиллах хүсэлтээ улсын хурлын дагад гаргасан. Хүсэлтээ зохиогч журмын дагуу гаргаагүй тул хангах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хэвлэлийн баг хурал хийлгэж ийхүү миний хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан нь улс төрийн шалтгаантай. Учир нь манай нам парламентод 3 суудал авсан. Алах босн намаас сонгогдсон улсын хурлын дарга миний улсын хурлын гишүүний бүрэн эрхэд бүгдүүлгээр хавдлаа хэмээн мэдгдсэн. За уг бодлогын өгөгдлөөс үзээд 5 алхамтай аргаар бодож үзье. За эхний алхам бол товч дүгнэлт хийх. Энэ алхам дээр юу хийх вэ гэхээр өгөгдлийг сайтар уншаад байх тул өгөгдөлт хинээс хэний хооронд ямар харилцаа үүсч байгааг тодорхойлно. За энэ бодлогын өрөөнд болохоор улсын хурлын гишүүний байнгын ороонд хариулагдах бүрийн эрхтэй холбогдож үүссэн харилцаа байна. Байнгын ороонд ажиллах хүсэлтээ улсын хурлын дарга тавьсан ч улсын хурлын дарга түүнийг хангах боломжгүйгээд хүлээж аваагүй байна. Энд гишүүн бүрийн эрх зөрчигдсөн эсхийг цааш шалгах хэрэгтэй. Уг 1-р алхамын өрөөнд энийг шалгах хэрэгтэй байна. За одоо асуудал 2-р алхам буюу асуудал төвшүүлэх. Тухайн шатанд юу хийх вэ гэхээр өгөгдлөөс хууль зүйн фактыг олох. Үүнтэй тулгуурлаад асуудал төвшүүлэх. За одоо бодлогын өгөгдлөөс үзэхэд төвшүүлж байгаа асуудал бол гишүүн ямар эрх зөрчигдсөн бэ? Эрхийн агуулгыг тодорхойлох. Агийн байнгын ороонд ажиллах хүсэлтэд ямар журмаар тавих вэ? Улсын хурлын даргын хүсэлтийг хангах боломжгүй гэсэн үндсэлтэй хэсэг. Хэрэв агийн эрхэд үндсэлгүй хандсан бол хаана хандах вэ гэсэн уг асуулыг төвшүүлж байна. За 3-р алхамын өрөөнд эрх зүйн зохицуулалтыг олох. Энэ алхамын өрөөнд юу хийх вэ гэхээр төвшүүлсэн асуудлыг шалгахад шаардлагатай хуулийг сонгох гэж байна. За бодлогын өгөгдлөөс үзэхэд үндсэн хуулийн 23, 25-ын 4, улсын хурлын байнгын ороо, засгийн газар хууль зааснаар улсын их хурлд ажиллаж шууд хариуцсан тайлгнадаг бусад байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох. Өөрчлөх нь улсын хурлын бүрийн эрхээ. 28-ын 2-т нь болохоор байнгын орооны бүрийн эрх зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг улсын их хурл тогтооно гэсэн ийм зохицуулалт өгсөн байгаа. За улсын хурлын тухай хувьд болохоор 7 зүйлтэн зааснаар гишүүн байнгын ороонд заавал хариулагдах. Улсын их хурл байнгын дэд төр хорооны ажлын хэсэгт хүсэлтээр орж ажиллах, зочмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалах бүрийн эрхтэй. Бодлого өгөгдлөөс үзэхэд гишүүн нь байнгын ороонд
байнгын дэд түр хорооны ажлын хэсэг төгсөл дээр орж ажиллах, зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн урдаанаар хилцүүлэх, санал хураалгах гэсэн бүрийн эрхийг зааж өгсөн байгаа. За ингээд одоо бодлогын дөрөвдүгээр алхам буюу дүн шинжилгээ нь болохоор энэ алхамаар юу хийх вэ гэхээр тэгшүүлсэн асуудлыг сонгосон хэм хэмжээний дагуу бодлогын өгдөлд тулгуурлан шалгах. За бидний өмнө 2 дахь алхамд тэгшүүлсэн асуудал буюу гишүүн Агийн ямар их зөрчигдсөн бэ? Эрхийн агуулгыг тодорхойлох. За бодлогын өгдөл нь улсын их хурлын гишүүнийг тангараг өргөсөн байх тул түүний бүрийн эрх нь эхэлсэн байна. Үндсэн хуулийн 23-2 иймд тэрвэр улсын их хурлын тухай хуулийн 7-1-8 заасан байнгын хорооны ажлын хэсэг төгсөл дээр орж ажиллах гишүүний бүрийн эрхээ хэрэгжүүлнэ. За хоёрт байнгын хороонд ажиллах хүсэлтэд ямар журмаар тавих вэ? За улсын их хурлын тухай хуулийн 14-3 зааснаар байнгын хорооны бүрэлдэхүүнийг анхдагч чуулганаар баталнаа. Хүсэлтийг гах боломжгүй гэх нь үндсэлтэй хэсэг. Хэд хэдэн байнгын хороонд хүсэл гаргахыг хуулиар хориглоогүй. Харин 2-оос дээш хүсэл гаргасныг улсын их хурлын дарга бусад саналуудтай нэгтгэж нэг гишүүнийг 2-оос дээш байнгын хороонд хариалагдахааргүй хувилбар боловсруулж тэр саналаа нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх ёстой юм. Түүнээс биш харин хүсэлтийг нь хангах хэсгийг нь улсын их хурлын дарга өөрөө шийдвэрлэхгүй байгаа. Гэтэл улсын их хурлын дарга аль ч хүсэлтийг хангах боломжгүй гэсэн нь Агийн эрхэд талдсан гэх үндсэлтэй байгаа. За улсын их хурлын дарга нь болохоор улсын их хурлын тухай хуулийн 11-1-10 заасан гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. За харин хэрв одоо дөрөвдүгээр асуудал буюу хэрв Агийн эрхэд үндсэлтгүй халдсан балаа харагдаж байгаа. За мөн улсын их хурлын тухай хуулийн 7-1-10 заасан бүрэн эрхийн дагуу зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх, санал хураалгах хэлбэрээр зөрчигдсөн эрхийн асуудлаа шийдвэрлэж болно. За бүрийн эрхээ хэрэгжүүлж чадаагүй учраас тэрээр төрийн байгуулалтын бүрэлдэхүүн болох улсын их хурлын гишүүний халдшгүй байдлын дэд хороонд хандаж болно. За Агийн хэвлэлийн баг хурдлахаар улсын их хурлын дарга улсын шалтгаанаар хүсэлтийг хүлээж авсангүй гэж хэлсэн нь болохоор улсын их хурлын тухай хуулийн 34-3 зааснаар түүний бүрийн эрхийн баталгаа болох бөгөөд тэрээр ингэж хэлснийхээ төрөөр хариуцлага хүлээхгүй хэрэг байна. За одоо энэ бодлогын өгдлөөс эцсийн дүгнэлт гэвэл 5 дахь алхам буюу эцсийн дүгнэлт гэвэл улсын их хурлын гишүүн бүрийн эрхийн хүрээнд зохих журмын дагуу байнгын хороонд ажиллах хүсэлтэд зохих журмын дагуу гаргасан. 3 байнгын хороонд ажиллах хүсэл гаргасан нь улсын их хурлын даргын Агийн хүслийг хангахгүй байх үндсэл биш юм. Харин улсын их хурлын гишүүн бүрийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь түүний эрх зөрчигдөж байгааг харуулах бөгөөд улсын их хурлын дарга хүслийг хангаагүй эсвэл түүгээр Агийн бүрийн эрхийг халдсан байна гэж үзэж байна. За уг бодлогын нөхцөлөөс үзэхэд тэгтэл байнгын хорооны бүрэлдэхүүн батлах нэгдсэн хуралдааны үеэр саналаа тавьж хилцүүлэн шийдвэрлэх хэрэгтэй. Тэрээр мөн 3 саналынхаа аль хоёрыг нь сонгохоо бүрэлдэхүүн батлагдахаас өмнө сонгож өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ тэрээр бүрийн эрхийг хэрэгжүүлж чадахгүй бол улсын их хурлын гишүүний халдшгүй байдлын дэд хороо байгуулагдсны дараа түүнд хандаж болно. Гэхэд за ингээд бодлогын өгдлөөс үзэхэд энэ хариуг эцсийн хариуг ингэж гаргах болох юм аа. За одоо ингээд 5 алхамтын бодлогоор ингээд нэг бодлого бодлоо. За одоо 6 алхамаар бол 6 алхамаар бодох аргачлал нь болохоор энэ шинжилгээ хийж буй тухайн тохиолдолд тодорхой зорилго бүхий шалгуурын дагуу анализ хийж дүгнэлт гаргах арга юм. За хэний үндсэн эрх чөлөө зөрчигдсөн хэсгийг шалган тогтоох агуулга бүхий өгдгөнтэй бодлого ботход их тохиромжтой арга байгаа. За энэ аргаар болохоор 1-р алхам нь үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцааг тодорхойлох, 2-р алхам нь халдлага тодорхойлох, 3-р алхам дээр болохоор халдлагыг зөвтгөх үндслийг шалгах, 4-р алхам дээр болохоор тухайн өгдгөнд тусгагдсан үндсэн эрхийн хязгаарлалтыг тодорхойлох, 5-р алхам дээр тухайн өгдгөнд тусгагдсан үндсэн эрхийн хязгаарлалтыг тодорхойлох, 6-р алхам дээр болохоор алхамаар дүгнэлт хийх гэсэн алхамтайгаа. За энэ дөрвөнтэй шалгаад дүгнэлт хийж үндсэн эрхийн зөрчигдсөн гэх субъект хаана хандахыг тодорхойлдог байгаа. 6 алхамаар болохоор энэ 6 алхамаар бол энэ 6 алхамт бодлохоор боддог байгаа. За үндсэн хуулийн бодлогыг 6 алхамаар бодох аргачлалыг бол би онцлог үнээр тайлбарлая. За мэдээж энэ бол дотор 6 алхамтай. За үүнийг одоо яг ямар үед хэрэглэх вэ гэхээр шинжилгээ хийх гэж байгаа тухайн тохиолдолд тодорхой зорилго бүхий шалгуурын дагуу анализ хийж дүгнэлт гаргах арга. За мөн хүний үндсэн эрх чөлөө зөрчигдсөн эсхийг шалган тогтоох агуулга бүхий өгдгөнтэй бодлого бодоход юу нь илүү тохиромжтой арга. За үүний 1-р алхам нь болохоор
үндсэн хуулиар хамгаалагддаг нийгмийн харилцааг тодорхойлох. За нэг дотроо бол субъектийг шалгаж үзнэ. Харилцаагаар нь шалгаж үзнэ гэж хоёр ангилна. За субъектийг нь шалгаж үзэхдээ тухайн өгөгдгөөнд дөрвсөн субъект үндсэн хуулинд заасан үндсэн эрх хэдлэх субъект мөн эсхийг шалгах явдал. За харилцаагаар шалгаж үзнэ гэдэг нь болохоор тухайн өгөгдгөөн үүс зүй харилцаа нь үндсэн хууль эрх зүй харилцаа буюу үндсэн хуулиар хамгаалагдах харилцаанд хамаарах хэсгийг шалгана. За энэ шатанд бол шалгуулагчийн онолын мэдлэгийн түвшин харагдана. За хоёрдугаар алхам нь болохоор хандлага тодорхойлно. За энэ шатанд нь бол халдлага байгаа хэсэг халдлагын хэлбэр шинж зэргийг тодорхойлдог. За тухайн халдлага нь нийтийн засаглалын эрх бүхий байгууллагын албан тушаалтны зүгээс хэрэгжүүлсэн арга хэмжээ мөн эсхийг тогтоодог. За ер нь бол нийтийн засаглалын байгууллага албан тушаалтан уг халдлагыг үйлдсэн үү үгүй юу гэдгийг шалгана. За мөн халдлагын ямар хэлбэр болохыг тодорхойлно. Одоо жишээ нь хууль хэм хэмжээний акт, бодит үйлдэл эсвэл шалтгаалж гинөө гэдгийг. За мөн тухайн халдлага хүний үндсэн эрхийг хүндсэн, хязгаарласан эсвэл явцууруулсан аль нэг шинж агуулсан болохыг тодорхойлдог. За энэ шатанд нь мөн шалгуулагч онолын мэдлэгийн түвшин харагдана. 3 дугаар алхам нь болохоор халдлагыг зөвтгөх хүнслэлийг шалгана. За холбогдох хууль зүйл заалтыг сонгоод нийтийн засаглалын байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр үйлдэл эсвэл тэдгээрт нийцэж байгаа шалган тогтоогоод үндслэлээ гаргана. Хэрэв хуулиар олгосон бүрийн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр хийсэн үйлдэл эсвэл байвал зөвтгөх үндслэл байна гэж үзэж болно. За 4-р алхам нь болохоор тухайн өгөгдгөөнд тусгагдсан үндсэн эрхийн хязгаарыг тодорхойлох. За үндсэн эрхийг хязгаарлаж болох эсхийг холбогдох хууль зүйл заалтын дагуу шалгаж тогтооно. За энэ шатанд нь шалгуулагчийн мэдлэг чадвар харагдана. За ер нь бол өөрөөр хэлэх юм бол олж авсан онолын мэдлэгээ харуулахын зэрэгцээ өгөгдөл тусгагдсан харилцааг шалгахад шаардлагатай хууль зүйл заалтыг зөв сонгох чадвар, тэдгээрийн хэрэглэх чадварыг харуулна. 5 дугаар алхам тухайн өгөгдгөөнд тусгагдсан үндсэн эрхийн хязгаарлалтыг тодорхойлох. За энэ шатанд бол шаардлагатай гэж үзэх юм бол холбогдох хуульд нийцүүлэн гаргасан хуулийн дэд актын дагуу үндсэн эрхийг хязгаарласан хэсэг. Энэхүү акт нь хууль үндсэн хуульд нийцж буй хэсгийг тодорхойлно. За 6 дугаар алхам бол мэдээж дүгнэлт хийн. За дүгнэлт хийхдээ болохоор дээр дурдсан алхмуудыг шалгаад үндсэн эрх зөрчигдсөн субъект хаана хандахыг нь тодорхойлж өгнө. Манай өнөөдрийн подкаст маань ингээд өндөрлөж байна. За подкастт маань оролцож өөрийн мэдлэг чадвар болон сурсан зүйлээ хуваалцсан 232 дахь хэмжээний оюутан суралцагч нартаа бүгдэнд нь баярлалаа.